Өнөөдрийн сэдэв бол миний аягүй дуртай сэдэв буюу ертөнц хэр том бэ гэсэн сэдэв байгаа. Олон хүмүүс сансар окторгой хар нөх ертөнцийн талаар бичлэг хийгээд өгөөч гэсэн байсан. Тэгээд орчлон ертөнц хүний мэдж чадах хязгаар хүртэл ерөнхий ойлголтуудыг авцгаая. Дэлхий бол бидний мэдэх төрөл гариг. Асар том сансрын далайд хөвжөө бяцхан зав мэт жижигхэн цэнхэр цэг. Таны таньдаг байсан бүх хүмүүс энд амьдардаг. Хизээ нэгэн цагт ярьж байсан түүх бүр. Энэ бол бидэнд байгаа бүх зүйлс. Бид агаар мандлаасаа гараад сарны хажуугаар Нарны аймгийн гаригуудаас цааш холдох тусам бид орчин ертөнцийн жинхэнэ цар хүрээг ойлгож эхлэх болно. Дэлхийн татах хүчнээс гарах үед бидний сансар окторгой аяллаа эхний зогсоол бол сар юм. Ойролцоогоор дэлхийгээс 384,400 км зайтай. Хэрвээ та машинаар очих боломжтой боллоо гэж бодоход 100 км/цагийн хурдтай тогтмол явбал 160 өдрийн дараа очино. Харин сарн дээрээс дэлхий сансар окторгойн дунд хөх ногоон өнгийн бөмбөгшгөл яг ингэж харагдана. Сар дэлхөөрөө зөвхөн нэг талаараа л хардаг буюу бид дэлхийгээс сарны нөгөө талд юу байгааг харах боломжгүй. Бидний гариг дээр амьдрал байлгах боломжтой болгож байгаа хамгийн чухал зүйл бол нар гэх од юм. Дэлхийгээс нэг нэгж astronomical unit буюу одон орны хэмжээгээр нэг нэгжийн зайд нар оршдог. Энэ нэгж нь ойролцоогоор 150 сая км-тэй тэнцэх ба манай Нарны аймгийн зайг хэмжих стандарт хэмжээс юм. Харин гэрэл 1 секундд ойролцоогоор 300,000 км/секунд хурдтай тархдаг бөгөөд нарнаас гарсан цацраг дэлхий дээр ирэх гэж 8 минут 20 орчим секунд явж ирдэг. Тэгэхээр нар гинэт тусдаж алга болвол бид нар 8 минут орчмын дараа л мэднэ гэсэн үг юм. Хэрэг та 900 км/цагийн хурдтай буюу энгийн онгоцоор наран дээр очихоор явлаа гэж бодоход та 19 жилийн дараа очино. Харин дараагийн гариг бол Марс буюу ангараг юм. Тэнхлийн дагуу эрэхтэй дэлхийтэй хамгийн ойртох үедээ 54,6 сая км-ийн зайтай болдог. Харин тойргоороо иргэн нарны эсрэг талд очих үедээ хамгийн хол зай нь 401 сая км болдог байна. Өмнөд уртсан онгоцны хурдаар явах юм бол 50 гаруй жил шаардагдана. Мэдээч хэрэг бусад гаригуудыг судлахад тулгарч буй хамгийн том бэрхшээл бол сансар окторгой хэтэрхий том орон зайтай байгаад юм. Дөнгөж хажууханд байгаа гариг дээр очих гэж асар их цаг хугацаа зарцуулж байгаа буюу ангараг гариг дээр одоо хүртэл хүний хөлөөр хүрч чадаагүй байгаа. Харин бид робот явуулж мэдээлэл цуглуулж чадаж байгаа. Бид Нарны аймгийн хамгийн захын хязгаарын гариг болох Далай ван дээр очихыг хүслэе гэж бодоход дэлхийгээс ойролцоогоор 4.5 тэрбум км-ийн зайд оршдог. Тэгэхээр нарнаас дэлхий хүрт гэрлийн хурд 8 минут 20 секундыг зарцуулдаг бол нарны туяан Далай ванд хүрэх гэж ойролцоогоор 4 цаг 15 минутыг зарцуулдаг гэхээр хэр хол байгаанаас ойлгомжтой байгааз. За одоо гэрлийн хурдны тухай гяс ойлголттой болж авъя. Гэрлийн хурд нь 300,000 км/секунд хурдтай явдаг буюу бид нар 1 гэж хэлэхэд аль хэзээний 300,000 км зайг туулсан байна гэсэн үг. Тэгэхээр 1 секундэд ийм байгаа бол 1 жилийн хугацаанд 946 тэрлион км буюу 946 гүрчгэн 10.12 зэрэг километр явна гэсэн үг юм. Тэгэхээр энэ бол гэрлийн жил гэдэг бидний хэмжих өөр нэгэн нэгж. Та магадгүй хаа нэгтээ бүдэг цэнхэрцэг гэж үг сонсч л байсан байх. Тэгвэл 1977 онд хөөргсөн Voyager 1 хөлөг нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хол явж чадсан судалгааны хөлөг юм. Voyager 1 нь одоо дэлхийгээс 24 тэрбум гаруй километрийн зайтай явж байгаа бөгөөд 47 гаруй жил аялж байна. Ингээд 25 он гараад 48 дахь жилдээ орж байгаа. Мөн одоо хүртэл дэлхий рүү дохио мэдээлэл өгсөөр байгаа бөгөөд явуулсан мэдээлэл нь дэлхий дээр ирэх гэж ойролцоогоор 22 цаг 30 минутын дараа ирдэг байна. 1990 онд нэрт одон орон судлаач Карл Саганы санал болгосноор Voyager 1 камера дэлхий рүү эргүүлэн эцсийн зураг авсан бөгөөд энэ үед дэлхийгээс 6.4 тэрбум орчим километрийн зайтай явж байсан. Түүний авсан зурагнаас харагдаж буй дэлхийн байдлыг бүдэг цэнхэрцэг гэж нэрлсэн билээ. Үүнээс цааш хүч болон меморигоо хадгалахын тулд Voyager 1-ийн камерыг унтраасан. Тийм учраас одоо дэлхий рүү зөвхөн дуу авиал явуулдаг гэсэн үг. Энэ Нарны аймгийн хамгийн захад Орто үл оршдог бөгөөд энэ онолын дагуу бол асар том мөсөн хүрээлэл юм. Энэ үйл нь нарнаас 100,000 одон орны нэгжийн зайтай буюу дэлхийгээс нар хүртэлх зайг 100,000-аар үржүүлсэнтэй тэнцүү ба ойролцоогоор 1.9 гэрлийн зайд оршдог. Ортын үйл нь манай Нарны аймгийн эцсийн хил хязгаар гэсэн үг бөгөөд үүнээс цааш нарны нөлөөч гэсэн багасдаг. За цаашаа яваад биднэрт хамгийн ойр орших одон орны систем бол Альфа Центаври бөгөөд ойролцоогоор 41.3 их 80 км-ийн зайд оршдог. Энэ зай нь одон орны нэгжээр 276,000 гаруйтай тэнцэнэ. Ийм асар том зайд манай одон орны нэгж буюу энэ хэмжилт нь утгаа алдаж эхэлдэг байна. Тиймээс одон орон судлаачид од хоорондын хэмжилтийг хийхдээ гэрлийн жилийг ашигладаг. Альфа Центаври нь биднээс 4.4 гэрлийн жилийн зайд оршдог. Бидний одоогийн техник технологиор бол Альфа Центаври руу аялах бараг л боломжгүй. Жишээлбэл Voyager нь секундэд 17 км/цаг хурдтай явж байгаа бөгөөд хөрс зэрэгэлтэй оддын системд хүрэхийн тулд 70,000 гаруй жил шаарддаг. Бидэнд ямар нэгэн цоошин технологи хэрэгтэй бөгөөд магадгүй нөгөө кинон дээр гардаг шиг гэрлийн хурдаар явж чадах төхөөрөмжтэй болсон үедээ л хурж очиж магадгүй юм. Нарны аймгаасаа цаашлаад бид өөрсдийн гэр гэж хэлж болох нэг зүйл бол сүүн зам юм.
Сүүн зам 100 мянган гэрлийн жилийн диаметртэй асар том спираль хэмжээний галактик бөгөөд дотроо 100-аас 400 тэрбум од гариг эрхсүүдийг багтаадаг. Харин бидний нарны систем галактикийнхаа нэлээд зах тухайн оршдог. Дэлхийгээс сүүн замын төв хүртэл 27 мянган гэрлийн жилийн зайтай байдаг. Хүн төрөлхтний сансар руу илгээж буй дуу аваа мэдээлэл нь 100 гэрлийн жилийн зайд хүрч чаддаг бөгөөд үүнээс цааш бид нар юу ч хийж чадахгүй. Бидний сансарт илгээсэн дохио 1 жилд 1 гэрлийн зайтай явдаг бөгөөд өнөөдөр бид сансар руу дохио илгээлээ гэхэд 100 жилийн дараа хамгийн эцсийн цаг хүртлээр явна гэсэн үг юм. Манай галактик нь 10 сая гэрлийн жилийн зайд тархсан 50 гаруй галактикийн бөөгнөрл болох нэг жижигхэн хорооллын нэг хэсэг гэсэн үг юм. Сүүн зам буюу манай галактикта хамгийн ойр галактик бол Андромеда бөгөөд сүүн замаас 2 бүхэл 1537 сая гэрлийн жилийн зайд оршдог. Манай галактикаас ойролцоогоор 2 дахин том хэмжээтэй. Бид цааш явах үед охины орттой тааралдах бөгөөд охины орт нь 110 сая гэрлийн жилийн диаметртэй буюу 33 мегапарсекийн хэмжээтэй байдаг. Охины орт нь хамгийн багадаа 1000 том галактикийн бүлэг бөөгнөрл бөгөөд дотроо тоо томшгүй олон одод гаригтай асар том бүтц юм. Бид охины ордны бөөгнөрлөөс цаашлбал Ланиакагийн огторгойн бөөгнөрлөлт хүрнэ. Энэ охины ордны бөөгнөрлөгч өөртөө багтаасан 500 сая гэрлийн жилийг хамарсан асар том галактикийн цугларалт юм. Хаваа хэлээр бол асар том Диважин гэсэн утгатай үг бөгөөд нарны масснаас 100 сая тэрбум дахин том юм. Саяны хүртэл ярьсан бол дэлхийн сүүн зам галактик охины ордны бөөгнөрл зэрэг хорвоо ертөнцийн дэндүү бүр жижигхэн хэсэг. За тэгэхээр Ланиака гэх энэхүү асар том бөөгнөрл нь бидний оршин тогтнох гүн гүнзгий нөхцөлийг бүрдүүлдэг. Яагаад гэвэл татах хүчээрээ бидний хэцэн татанд цуг эргүүлж байгаа гэсэн үг юм. Бид бүрэн ойлгож чадаагүй байгаач маш том агуу зүйлүүдийн нэг хэсэг болж авч чадаж байгаа юм. Бид сансар огторгон хайгуулын хүрээнд 93 тэрбум гэрлийн жилийн диаметртай цар хүрээг ажиглаж чадаж байгаач цааш бас дэндүү ихэн байгаа. Хэрэв орчлон ертөнц ердөө 13.8 тэрбум жилийн настай бол яагаад ийм өргөн уудан байж чадаж байгаа вэ? Хариулт нь гэвэл сансар огторгойн тэлэлт юм. ертөнцийг өчүүхэн жижиг цэгээс их тэсрэлтээр задгай сансар цацагдсан гэж үздэг бөгөөд тэр цагаас хойш орчлон ертөнц тасралтгүй тэлсээр байгаа юм. Үүний хэрээр орон зай сунж байгаа буюу хамгийн түрүүлт тесэрч хуттай явсан од хаана явна? Түүгээр манай ертөнц хязгаарлагдаж байгаа. Гэхдээ бидний ажиглаж чадах ертөнцөөс цаана юу байгаа вэ гэдг нь сансрын судлалын хамгийн том нууцуд хэвээр байна. Сансар огторгон зарим хэсгүүд бидний тооцож чадах гэрлийн хурднаас ч илүү хурднаар холдож, магадгүй бид хизээж харахгүй болж улам холдсоор байгаа. Тиймээс орчлон ертөнцийн жинхэнэ хэмжээ тодорхойгүй, хязгааргүй хэвээр байгаа. Эрдэмтдийн үзэж байгаагаар 2 тэрлон буюу 2 их найд галактик байдаг гэж үздэг. Тэгэхээр нэг галактик гэдэг ямар том билээ дээ те. Тэгэхээр 2 найд гэдэг бол 2000 тэрбум ширхэг гэсэн үг. Харин манай сүүн зам гэхэд ердөө 100-аас 400 тэрбум од гариг байдаг бол Андромеда мэтийн том галактикт ойролцоогоор 1 тэрбум гаруй од байдаг гэж үздэг байна. Тэгэхээр онлын хувьд бол квадриллион буюу одоо сая тэрбумын ард 15 тэгтээ тэнцэх хэмжээний ийм олон гаригууд байдаг байна. Харин та дэлхийгээс өөр газар амьдрал байхгүй гэж боддгоо. Комментсэгт үлдээгээрэй. Бас би нэрээ яг мэрэгжлийн юм одоо орон судлаач хүн биш болохоор бүр амар сайн дэлгэрэнгүй мэдэхгүй өөрийнхөө судалсан хэмжээнд маш товчхон тайлбарлаж байгаа шүү. Илүү дэлгэрэнгүй юмыг сонсоё гэвэл одоо мэрэгжлийн хүмүүсээс магадгүй од мөндөр сувгийх ч юм уу үзээрэй. Тэгээ энэ ямар нэгэн сурчлагаа биш зүгээр би өөрөө сонсдог од мөндрийнхэн дуртай болохоор хувийн зүгөөсөө санал болгож байгаа юм. За тэгээд энэ хүртэл үзсэн танд маш их баярлалаа. Баяртай.